Сайн байцгаана үзэгчдээ, Эх орон телевизийн авралын шүхэр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэндээ өргөхөд бэлэн боллоо. Ингээд Эх орон телевизийн хойморт зурхайч лам Эрдэнэ хүүгай одоо өргөцсөн байгаа. Ингээд танд энэ чи мэндийг хүргэе. Энэ мэндийг хүргэе. Нийт үзэгчдээ одоо сайхан наадсан мөн одоо сайхан намрынхаа одоо энэ сайхан том ажилдаа орох гэж байгаа. Эд хадлан тарианы том ажилд амжилттай сайхан болж энэ төв сайхан үргэлжээрэй гэж хүсэе. Та бүхэн өнөөдөр ярих сэдв бол энэ жилийн өнгө болоод мөн одоо төрийн тахилгатай болон тахилгатай уулыг хэрхэн зөв тахих ёстой. Энэ уул овог ер нь ямар одоо төрлөөр тахидгийн энэ талаар бас ярьцгийг бодож байна. Саяхан бас Сутай хайрхан, Отгон тэнгэргээ төрийн тахилгатай бас томоохон хайрхнуудын тахилга болж өнгөрлөө шүү дээ. Энэ овоо ер нь хэдийн янзаар тахиж байна? Овооч нь ер нь 5-6 янзын төрөл гэж болно л доо. За нэг нь болохоор төрийн тахилгатай овоо тийм. Төрийн тахилгатай овоо ургийн гэж байна одоо мөнгө өсний тийм тахдаг. Хувь хүний одоо өөрөөсөө одоо тэр тухайн байгальтайгаа яаж хүн байгаль хоёр ч хүн холбоотой шүү дээ. Тэгэхээр төрсөн нутаг одоо нутаг оронтойгоо тэр хүн холбоогоор яаж ямар нэгэн байдлаар одоо бас тахдаг заав зорилго гардаг л да бас тийм юм. Тийм хувь хүний овоо гэж бас байна. Уул усны бас нэг онцлогуд гэж байна л да. Хайрхнууд байна тийм. Гол мөрний бас онцлог гэж байна. Уулын онцлог шиг тэр онцлогоосоо шалтгаалж бас тахит шүтгэс өөр аргууд хайрхнууд гэж бас байна. Монголчууд ер нь хэдийн үеэс овоогоо дахиж тэнгэрийн гадаа гарч ирсэн? Ер нь бол хүннүгийн үедээс байгаа шүү дээ. Өөр тэр хүннүгийн үед ч одоо гарч ирсэн хууль тийм тухайн хууль гэж болно л да. Одоо тухайн аман тийм хуулиуд байсан ч тийм захирагдаж одоо тийм гол морь усан, урсгал усанд бол хэр угааж болохгүй, хаврын сардаа усанд орж болохгүй, ус боловсрсан хойно ингээд усыг урсгал усыг ямар боловсрсан хойно хэрэглэн гэсэн гэх мэтчсэн одоо ингээс хэлээд өөр эртнээс л одоо очууд маань их л байгальтай их ойрхон юм шиг шүү дээ. Нөөдөлж байгаа ус учраас одоо ямар байгальд ямар оронтойгоо яаж харьцах вэ? Ямар орныг яаж нэрлэх юм? Одоо нэрлсэн газар орон ч гэсэн өөр онцлогтой шүү дээ. Одоо тийм алттай юм уу байгалийн баялагтай тийм газраас уул овоор ингэж хамгаалж хайлж ирсэн. Төрийн та бас дурдсан төрлүүдийг бас нэлээд дэлгэрэнгүй ярив. Төрлөөр гэхээр одоо төрийн тахилгатай гэдэг байна л да. Төрийн тахилгат гэхээр ерөөсөө төрийн одоо нийтээрээ одоо бүхэл одоо Монгол улсаараа ингэж тахдаг. Төрийн одоо онцлог оролцоотойгоор ингэж тахдаг овоонууд гэж байна. Нутаг орны овоо гэхээр бас өөр онцлогтой. Нутаг загсаглагын тухайн нутаг орныхаа хүмүүс ард иргэн маань ингэж хамтарч ингэж тахдаг. Одоо сумууд хоорондоо ч байт юм уу, аймаг дундаач байт юм уу те тахдаг гэж овоо гэж байна. За мөн одоо ураг элхний овоо, ургийн овоо гэж байна л да. Ураг элх ясны овоо гэж байна л да. Одоо жишээ нь одоо нэг малчин удмын хүмүүс байлах тэр уул овоо дахиад ингээ мал нь ингэж өсөж үрдсэн юм төвхтэй тэргээрээ дандаа ингээ байн уламжилж одоо тэргээ тахижирсан тийм овоо гэж байна л да. Дараа нь болохоор тэр утга усны онцлог одоо уул овоо жишээ богдхан уул гэх тийм богдхан ингээ дахиад байгаа сайхан шүл сайхан ус шүү дээ. Гэх мэтлэн одоо утга нэнгэр гэж байна. Байрхан гэж байна. Таван богд гэж байна. Сайхан Монголын сайхан ориглуудаа ингээд сайхан тагч одоо шүтэж ирсэн өөр онцлогтой шүтэнтэй гэдэг ч юм дотор. Уул болгон тий шүтэнтэй гэхээр ч одоо уул болгон өөр өөрийн эзэнтэй гэсэн үг тийм ээ. Эзэнтэй гэсэн хүстэй. Газар сахустай гэсэн үг. Шилбэд одоо танай нутагт уул овоо хэр тахихгүй. Манай нутагт болохоор би одоо Баяулгийн алтсан юм л да. Тэгээ манай нутагт болохоор Таван богд гэдэг сайхан оригл байгаа шүү дээ. Тэр манайх болохоор бас Алтайн 13 оо гэж 13 юм оогоо тойрсон 13 санта. Зөв. Тийм унших ном бас 13 сан гэсэн тийм. Тэгээ оогоо тойр 13 санта юм сайхан тэнгис тахдаг тийм үзлэгтэй гэсэн. Хачууд одоо жилтэн монголчууд
тийм эзэлтэгтэй байгаа. Авааг ер нь хэрхэн одоо зөв тахих вэ? За. Сүүлийн үед ирэхэд авааг одоо хэн дуртай одоо үнэн очиод хэн дуртай номоо уншдаг юм л болсон шүү дээ. Ер нь авааг ер нь хэрхэн зөв тахих? Аваач нь авааг тахилахт бол хамгийн гол нь тэр аваа уул аваач юм. За аваа тахилах дуул гэхээр өөр л дээ бас онгон тахилахтай уул гэж байна тийм. Зөв. Тэгэхээр тэр нь янз янз байна. Тэгээд тэр нутаг орных нь тэр аваа уул уснд ямар эзэнтэй тэндээ зөрүүлэгдсэн ямар загнаа үйл хэрэглэгдэн тий. Тэргээрээ л одоо онцлогоор тахдаг шүү дээ. Тэгэхээр одоо бөөж байна уу, янз бүрийн ламарч байна уу, газар зүйн буртаа нь одоо хин сайхан мөнгөтэй хүн бол тэрийг тахиулчаал ингээл одоо цаана тэр зөв тахих чинь өгөөнөр баг өгөхгүй. Гол нь бол наадамда хамгийн анхаарлаа хандуулж тий. Тэндээ л бүх хамгийн ач холбогдол өгчдөг. Авааг буруу тагсан сул хор шиг ямар хор урагчтай байх вэ? Байна л да тэр эзэн тэнгэртэй би сая хэлсэн шүү дээ. Эзэн тэр одоо лус авдагтаа нь яаж харьцаж чинь яаж өгөлг нь ямар байдгийг тийм их мэтлэнгээр одоо шүүс одоо боридо орохгүй тийм болоод боридо ингээд мах шүүс оруулчих юм бол бас их буруу болж чинь тэгж буруутсан хүмүүс ч байгаа удмаараа яатсан. Манай дундгой луусын аваа байлдаа луусан юм шүтээ цагаан хайрхныг одоо зөв тахихлаа гэхээр бороо орлоо гэдэг нутаг манай нутгийн манай үүдээсүүд болохоор за цагаан хайрхан зөв тахисан байна бороо орж ийн гэдэг. Шороо тавьж явах юм бол энэ буруу тахичтэй гэх. Иймэрээс яг гоо тэр бас тахиж байгаа хүмүүсээс бас шалтгаалж байгаа л тэ. Тахиулж байгаа хүн гэдэг нь бас цаана юмыг нарийн учрын одоо тахиулах хүмүүс маань тэр нутаг орныхоо тэр сахиусыг маш судлах хэрэгтэй. Зүгээр л нэг овол аваад очоод нэг сан тавиулаад ингээл яцхаар болдго юм биш. Тэрийг маш нарийн судлаад одоо чи манай Баян Галтаас өнгө 70 доор дээр 70 одоо дундаа ийм голын сагсаан гол гэж голынхаа тохоонд дунд усны дундын тохоонд том аваад тийм тахилгад аваа. Жил болгон нутаг ус маань өөрснөө тахидаг. Одоо бүр сүйдээ ураг гараа дааж ингэж жил болгоны нэг байрц одоо тэнд гарах зарлага одоо наадам зөрүүлэгдсэн бүхэл үйл ажиллагааны зөрүүлж тэр бүх юм ураг аваагаараа ургаараа ингэж тахидаг. Даадаг тийм уламжлалт тогтцсон л доо. Хэмжлэнгээр ингээд нутаг орных нь одоо онцлогуудыг харах. Зөв аваа онцлог онооны онцлог байна. Сахиус ингэж онцлог эзэн байгаа шүү дээ тусдаа. Нутаг орн. Тэрийг маш сайн судлах. Авааны наадмыг хийхэд заавал мөр урлаж бүх хүрээд болох хэрэгтэй юу? Мөр нь бол уламжлалахаар дээр үед болохоор ингээд зүгээр унжсан хоньныхаа мөрийг ингээд уралдуулчаал. Тэгээ хүүхдүүдээ сайхан хооронд морилдуулчаал. Монголчууд ч тийм шүү дээ. Дээрээс тэгэл ерөөсөө багасаа ном сум харуулдаг. Тэгэл сайхан харваа явуулцдаг. Тийм л байсан байхгүй. Одоо бол бүр том наадам болгочиход байна. Тэгэл ер нь одоо энэ аваан дээр аваалга усгаал энэ тэнд ер нь явж байхад хөдөө орон нутгад явж байхад их л тийм одоо аваа болгон дээр аваалга усгаал нэг эдэн мод зөрүүлэл хадаг яндар их хадагаар ингээд явуулаад боодсон тэр байхын модноос нь тэр хадаг энэ тэр хөдсөн байх. Энэ хадаг ер нь яагаад ингээд хадаг ч юм бол эдийн дээд шүү дээ. Одоо бол зүгээр бараг л одоо ер нь хог дээр бараг л тий одоо тэр чинь маш буруу юм байна л да. Одоо газар ингээд нутаг усны юун дээр явж хатар бас овоо болгон дээр л одоо хадаг юм. Энэ хэр зөв юм бэ? Тэр буруу шүү дээ. Зогсохгүй маш зогсохгүй зүйл шүү дээ. Хадаг чинь зүгээр гэрт цагаан хадвал хадаг ярих хоёр чинь гэрт цагаан хадвалж байгаа зөв. Эдийн дэж. Мэдлэг золох ёсон дээр болохоор хадыг хэлж болно тийм ээ. Барьц юм дээр бол. Тэгэж аваа моон дээр. Тэс овоонд лус авдаг тийм барьц өргөх зүйл биш шүү дээ. Тэр чинь гэрт л байх зүйлтэй байгаа. Эдийн дэж шүү дээ. Гэртээр хадгалж авах зур гаргалж авах тийм зорилготой юм шүү дээ. Хадаг бол ер нь өдөр болгоно хүн болгон хэрэглээд байдаг. Одоо ингээд хөдөө замдаар явж байгаа чинь нэг чулуу ороодсон хадаг байж байгаа чинь ч юм уу. Нэг модны мөч хадаг үйсэж байх чинь ч юм уу. Тийм байна. Тэр бол ер нь ажиглаж байна доо. Тэр бол маш буруу зүйл шүү дээ. Гэхдээ одоо бол ерөөхдөө сая бол төрийн тахилгатай аваануудын тахилга болоод өнгөрлөө. Ер нь авааг нэг 5 6 зуны ихэнх саруудаар тахилгадаг тийм ээ. Ихэнх үед бол зуны ихэнх сард тийм үү. Хаврын сүүл сараар тахих хэрэгтэй тахилга юм. Яг бүр нь тахилгын ер нь цаг нааш ер нь тэгээд гаргадаж тусуудгаа зохистой цаг нь бол ер нь бол хаврын хадаг сар зуны их сар шүү дээ. Тэр үед л тахилах хэрэгтэй.
Одоо хоёул ярихаас 2 дугаар сэдв рүү оръё л да. За. Энэ сэдв бол мэдээж зурхаач одоо хүнтэй уулзж байгаа их би танаас энэ жилийн бас өнгө төрхийг асуух гэж болохгүй хаа. Хэдийгээр цагаан сарын дараа өнгө төрх нь гарцсан ч гэсэн одоо намар боллоо. Намрын дараа үйл гэж нэг айхтар юм би. Энэ жил ч нөгөө бичин жил шүү дээ. Тэгээ бичин жил. Яг хөө бичин жилийг бол түүхэндээ бол их сүүл рүүгээ их ширүүн болдог. Сүүлээр ингэж хараад чиг ярьдаг л тахс тийм ээ. Тэгэхээр өнөө жилийн бичин жилийн үед болохоор хавралтаа жоохон тийм ширүүнд болно. Тэгээ жоохон хүүтэн авсрахтаа тийм болно. Зундаа их урбана илүүхтэй. Намартаа болно сайхан. Урт сайхан нам болно. Өвөлдөө бол жоохон цас илүүхтэй болох. Гэхдээ өөр нь жоохон дулаахан сайхан болно гэсэн тийм. Дулаан бол цас ихтэй дулаа бол болно. Сайхан дулаахан болно гэсэн. Тийм л. Тэгэхээр энэ жилийн одоо бишин жил бол яг одоо зурхад бууснаар явж байгаа гэж ойлгож болох уу? Зурхад бууснаар бол энэ одоо 7 сар бол үнэхээр их бороотой. Тийм бороо ихтэй хор болоо илүүхтэй өвс ногоо илүүхтэй сайхан зам болно гэсэн яг тэр сайхан зам боллоо юм гэсэн. Намрын ч гэсэн сайхан урт сайхан дулаахан сайхан нам болно гэж байна шүү дээ. Өвөл жоохон цастаа өдр болно гэхдээ ер нь дулаан бол сайхан болно зүгээр ах юм бол байхгүй. Малчт наах юм бол байхгүй. Сайхан бол болчихно л гэж. Ер нь та энэ Эрдэнэ номын одоо зурхаа одоо энэ Эрдэнэ суралцаад хэдэн жил болж байна? Ханаас зурхаа би одоо миний анхны багш маань одоо Хинтээ аймгийн гэж бодсон. Хамгийн жинхэнэ нутаг усныхын бол Баян-Илгийн буйнцсан юм л дээ. Пэлж гэж юм байсан. Пэлж гэж багш маань анхны багш маань юм л дээ. Би 90 онд багш болчихсон. Тэгээд тэр нь үеэс эхлээд би бол багасаа 2 удамтай 2 талтай зурхаач бас манай удамд ч бас 4 5 үедээ болохоор цонхор зурхаач салддаг зурхаач байсан. Тэрнийхээ юу уламжлал зурхаан талийг их сууж авчихсан. Тэгээ уламжлал нь юун талаасаа болохоор наагц талаасаа болохоор бас арайч тийм үс хэдэн юм байж арайчлсан юм. Наадан болгонд бас зурхаа номынхан энэ шашныхын ер нь ямар төвшөнд оролцож ирсэн юм бэ? Мэдээж бол одоо наадам, даншиг наадам энэ төрийг бол салгаж ойлгох боломжгүй зүйл тийм ээ. Нуудын хоорондоо сайхан холбоотой шүү дээ. Тэгэл сайхан наадам болно, лидер зам болно. Гэхээр одоо наадам тийм сайхан болж тэргээд амны үлгээр явчихдаг. Монголчууд их сонио наадам шүү дээ. Наадам сайхан болно л гэвэл ерөөсөө тэр заавал нэг бороо орж идэг нэг тийм арга тэгшэрсэн байдаг. Сайхан тий баруун сайхан Баян-Илгийн үед болсон гэж нэг сайхан наадам гэж бодсон л дээ. Сайхан наачинтай бол. Тэгээ зурхаан юуд холбооч наадмыг холбооно гэхээр бас даншиг гэж юмс нэг өөр л дээ. Наадмаас эдийн гурван наадмаас өөр зүйл шүү дээ. Нүүжлийн наадмын 3 сайхан зам болон сайхан наадам гэсэн тэрүүгээр сайхан наадамж боллоо. Газар газар ер нь бол начин их олон бол төрлөө баг аймаг болгоноос шахмууч. Муудаа харин хангаас л яг 4 наадам төрчлээ. Наадам болгоно гэх сайхан. Өтгөнөдөө баярлуулсан сайхан. Ингээд та бүхэн бас ярилцлага энэ дөрөд өндөрлөж байна. Нийт монголчуудаа хандаж бас юу гэж хэлмээр байна. За нийт бид өнөөдрийн сэдв болохоор нөгөө уул нэрээс нь жилийн өнгө байсан тийм ээ. Жилийн өнгө байсан. Тэгэхээр нутагнууд одоо Монголынхаа ард юм гэдэг сайхан нааддаг болчихжээ. Наадам их сайхан болцсон юм байна. Өнөөдрийн юм болохоор овоод эхлэхийн асуудал болохоор ганцхан зүйлээр л ер нь бол тахирлж байгаа хүн ч гэсэн дахиж байгаа хүмүүс ч гэсэн нутгийн овооны онцлог, эзэн сахуус, эзэнтэй сайхан судалж ингэж нарийн ярьж ажил, судалж ингэж овоо захилгаа хийх бэрээ. Ер нь тэгтээ бол их сайхан юм бол их хөгжчлөө тийм. Мэдээлэл энэ зүрийн мэдээлэл авъя ч гэсэн одоо аамхан хөгжчлөө шүү дээ. Тэгэхээр одоо тэргээ сайхан дахиж байгаа. Би төрийн тахилгатай аваад тухай бол ярихгүй байгаа шүү дээ. Юу бас нэг хамгийн гол нь тэр утга оронтой холбоотой нэг сайхан юм. Тэргээл хамгийн гол нь сайн зөв дахиад авчих юм бол гол сайхан болчихно. Газар өнөө жилээр нь дурмаар газар сайхан жилээс жилээр нь сайхан болоод шүү дээ. За баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч их орон телевизийн хамт мөрсөн танд маш их баярлалаа. Цаашдаа ч ажил өндөр амжилт хүсье. Баярлалаа. Танай телевизийн хамт олонд ч гэсэн бас өндөр амжилт хүсье. Амжилт хүсье. Нийт монголчуудаас яг эрүүл их алжиргалтай сайхан байгаарай л гэж хүсье даа. Ингээд үзэгчдээ нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Авралын шүхэр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт зурхаачлам Эрдэнэ хүү оролцлоо. Ингээд дараагийн дугаараар хүртэл түр баяртай үзэгчдээ.